За манайхан та хэлээдтэй ярих яриатай болсон бүр амар их юм болсон ёо. Ингэж ганцаараа модсотор явах ч сайшин тий. Сэтэтэй байгаа шүү. Би яагаад Титаникийн үснийг хотоо ярьж. Жохон бороо орчих гол шүү манайхан айж шүү. Юу 10,000 долларын торгуултай байдаг гинэ. Юу вэ? Юу вэ? Модон нулимч юу ч боо. Ичтэй шууд ингэж бороо орно гэж байхгүй зүтэй ичтэйс арайчтэй. Үгүй за манайхаа ёнт орцсон. Окей. За одоо яг бүгдээрээ штэ хеликоптер нисдэг тэрний аялал хийн. Хавай бүр тэр чигээрээ заяа оваах үсгээрээ. Тэгээд ер нь нисдэг тэрний аяллууд ингээ 350-400 эд тэгээд дээшгээ 700 доллар эд юм байна л та. Нэг бүтэн нэгхэн цаг яг штэ. Сая би яаж ондорсон гэж ажиллаагаа суужсэн. За өнөөдөр ингээ байжсэн. Дими юм хийж яхаар дими ингээ гэртээ байж яхаар нэг гоё нисдэг тэрний аялал хийж үзье даа гэж бас тий эртим шиг юу вэ? Оо ямар амар юмнууд байгаа. Тэг ингээ юмнууд ингээ хараа бичсэн чинь өнөөдөр 3 дахь өдөр 1 цагаас флаш сейлгийн үтэй $100 офф болсон зөө. Тэгээ би бараг $350 юмыг $450 юмыг $250 сая би авчаад бүтэн 1 цаг тэгээ бүх юмнууд нь инклюдед гээд тэгээ бүр хүүе ёндоо гэж цаг харсан чинь 11:40 болж идэ. Тэгээ нэгээс нислэгтээ газ хэргэнгүүт нь газ нүрээ будаад гялтганлаа шүү дээ. Энэ одоо ямар сэт юм. Ороо ингэж хурдаа орно гэж байх уу? За бүгдээ өнөөдөр ямар ч амар гоё хеликоптер тур хийгээд тэгээд удахгүй бас загас магас фиш эдэр хамт сэлээд өнөөдрийг ямар тач маш гоё өнгөрүүлцгээ бүр амар сонирхолтой сони юм болчлаа. Тэгээд thank god I'm so lucky. Би бүр амар lucky юу үсгэцэг яа үсмсэж өлтөө янзлж гарч ирэх үү яа. Энд манайхаа ер нь дараа нь их юм бол 3 өдөр болгон ч юм уу хизээ нэг өдөр $100 офф байт юм бэ шүү. За ийм газар байна. Илэн боллоо. Өнөөдөр энэ араа цагаан гарна бүр амар муухай байгаа гэдэг ахна. Түрүүн өвгөрийн ах хүртэл тэгээд заах гэсэн чинь бүр амар гоё цагаан гарсан чинь муухай тэгээ эхний флайт канселаад өнөөдөр 2 дахь флайтын бүдэрийн хамт хийж байгаа юм. Safety бичлэг үзэж байна. Хараа дээр амар хүүтэн байдаг гинэ. Тэгээд дараа нь ирэх юм бол ийм shortтэй юм уу цамцтай ирүүл зүгээр идэм байх зү. Гэтэ энд ингээд цамцын подолгонд нь жоохон үнэтэй идэм байх. Би зүгээр нэг ийм том юмыг $35 авч байгаа хгүй. Technically нэг 20-15 доллар байх хэрэгтэй юм. $35 аваад тэгээд дотор айрнаас гайгүй ийм хар юб өмсөн байсан болохоор айгүй хөөрхөн таарчлаа. Амар солонгос охтод үүдэж чиг тэгээд ийм бас strap хэрэгтэй байд юм байна. Гэтэ энийг болохоор $5 рентэлчих болд юм байна. Тэгээд ер нь та ирэх хэрэгтэй болох юм бол ийм short морд юм уу ганц хоёр өмсөх цамц авчихгүй бол амар хүйтэн байдаг энэ дээр салхитай. Тэгээд үсийг мэн бас боолгууллаа. Би ч бүр юугаач мэдэхгүй ингээ хүрээд ирсэн чинь нэлээд хүйтэн байна гэх тэгээд let's do it. За энэ надтай хамт хоёр нисэх хоёр байна. Энээрээ сониноос амар хөөрхөн юм намайг дааж магадгүйгээд уртлын судал суулгаж байгаа юм байна. Тэгээ манай хоёр ч ард би болохоор өөр урталтай болохоор тэгээд амар азтай. Тэр онгоцны бишээ бидний нисэх хеликоптер. Хеликоптер. Ямар гоё юм бэ? Ийг буяа. Зөөс миний гар бүр амар хөдлөхнэ манайхаа.
За манайхан бүр сэнсэрчээд буугаад ирлээ. Энийг хараа. Ёо, бүр амар гоё. That is so cool. Yeah. There goes the bird in the house. Oh wait, we got. Yeah, Manoa. Yo. Nana. All right, let's roll. Oh my gosh. Хөрхийн вэ? Ярьдаг шүү шүү. За манайхан та хэдэттэй ярих яриатай болсон бүр амар их юм болсон ёо. Kiss that. What kind of bird is this? Үнсүүлээд дээ штэ. Одоо энэ хөрхэн коко гэдэг шүү. 400 you said 410 K? 410. 410,000 дагагчтай гэж штэ. That's crazy. Ямар хөрхийн вэ? Uber эдэр дээр ингээд шоонд дуудагдж орж марсан гэж штэ. Надаас илүү followersтэй шугуутай таалагдах юм байна. Гоё юм аа. Янзын Tomorrow. Дараагийнхаа activity-ний газар руу ирсэн манайхаа. За өнөөдөр бүгдээрээ загстай яст мэлхийтэй, усны яст мэлхийтэй, загстай. Өөр одоо юу ч юм дэмэхгүй. За 70 амьттай бүгдээрээ хамтдаа сэлцгийх болно. Тэгээд нөгөө газар одоо хүрээд ирсэн. Чек-ин хийх гээд байж. Чинээс олоход ер нь жоохон яривхтай л юм байна. Энэ болчихлоо шүү дээ. Энэ шүү дээ. Honolulu, Stanko гээд энэ бүгдээрээ ямар ч чек-ин хийгээд за. За. Окей, GoPro-го авчлаа. Миний авсан ticket болохоор нөө премиум ticket болохоор GoPro-той ирдэм байна. Ирдэм байна гэж угаасаа GoPro-тай авах гэж авсан. Ямар газар ч тэгээ өөрийнхөө юуг авчирсан, усны хувцсыг авчирсан. Тэгээ би энийг цаанаас нь бас provide хийгээд нөгөө өгөх юм болов гэсэн чинь үгүй би өөрийнхөө хувцсыг авчихсан юм байна. Гэтэ ямар ч тач GoPro-го авчлаа. Усны дотор ороод зөндөө зураг бичлэг хийж олно гэж, цүнх мөнх аваажиж олно гэж. Энэ ер нь бол ингээд ерөөсөө зав мартай нэг иймэрхүү л юм газар байт юм байна. Тэгээ уус нүрээ будаагүй надынхаа төсөв төрчихсөн. Яа. Тэгэл иймэрхүү л явж байна да. За. Ороод хувцас салцгаая. За манайхаа анзаар өрөөдсөн чи нүгээр дөрөв хүмүүс бүгд чек нэгээд ямар анзаар өөрийнхөө усны хувцсыг авчирсан юм бүр тээ ёо. Тэгхгүйсэн бол бас electrolyte Dragon Berry гэдэг нэг юм юу авсан. Энд ч амар жижигхан газар юм заа. Ер нь энд гэдэг нь Harbor эдэр дээр чинь дандаа юм жижиг юм байдаг юм байна. Газар чинь хувцсыг бас амар жижиг. Газар тэндээ чек-ин хийгээд би түрүү эндээс усаад надаас босны би 4 5 улаа. Нэрөөр явж байгаа ч байна. Тэгээ яд тий. Прям хатан байна. Зааш ингэ хөвчиж штэ. Ямар хөрх юм бэ? Mellow гинэ. Оо. Nice. Гагтаа өмссөн байна. Oh, thank you. Listen, guys, take those fins off for me. What was that? Take your fins off, yeah. Энэ араа усан бүр амар гоё томлог. Тэр хүн ингээд нөө загсаа хайгаад байгаа шүү.
my god. Далайн ус чинь тоглоом биш юм байна манайхаа. Би дөнгөж сая живэд амт төвцөж арай гэж нэг юм дэшегээ гарч ирсэн. Энэ дүр зургийг харж байна. Тэгэхээр хичнээн амаараа амьсгалж болох ч гэсэн чиг энэ маскныхаа араар ингээд ерөөсө хамрын амьсгаа имэт юм байхгүй ингээд бүх агаарыг авч тэг ёстой юу юм. Би ч юм бүр угаасаа усан байсандаа л амар сайн үхт юм билээ шүү дээ. Тэгээд далайн усанд орсон чинь энэ давуулга, цохилт, дараалт ямар амар давстай сандарч живж байхдаа ус залгаа амар давстай тэгээ бүр бөөлж сүрээд тэгээ өөрийгөө жоохон багаар дасгаж агаад ингэ юм байна гэж очин болоод явж байгаа шүү дээ. Энэ далайн ус чинь жоок биш юм байна. Би хичнээн амар сальж чаддагсан. Би усан бисандаа л амар. Тэгтээ амар таастай бисаа бүр ингээд юу гэдэг ямар амар хэцүү юм бэ? Snorkel хийн гэдэг амархан биш юм байна манай. Энэ амар хэцүү гэдэг юм. Ороод амаараа амьсгалаад ингээд энийгээ зүрчгээр ингээд хамраа ингээд амьсгалахаа болоор зөвхөн амаараа амьсгалах болоор тэгээ ингээд яг ус руу орсон чинь ингээд талттай тэр амар тэг бүр ингээд цээж би чинь сэлж чаддаг юм сая баран ингээд сэлж чадахгүй юм шиг амар юу би ингээд живнгээ алдаад тэг бүр ингээд юу вэ гэдэг ингээд зарних нааж жоохон багаар өөрийгөө тасгаж чагаад одоо харин ингээд хөөрхий явж байгаа байхгүй тоглоом биш юм байна амар юм жоохон аппарат юу бүр яг усаас гарч ирэл бүлж сүрээд өгч гэдэг хаа. За энэ манай сэлэл ахш байна юу вэ? Оо тэр ихтэй ясмэлхий. Тэр ихтэй ясмэлхий. Тэр энд ясмэлхийтэй ерөөсөө ойртож олдгоо гэнэ. Хэрвээ ойртох юм бол юу 10,000 долларын торгуултай байдаг гинэ. Тэгээд үнэхээр ямар тий. Ямар амар ойрхон юм бэ? Тэ амар хол ах хэвээр гинэ дандаа. Давстаа ус зэлээ хөнгө автлаа ёо. Гэсэн чинь тэ жоок биш юм байна. Амар их юм байна ёо. Тэгээд жоохон амарч байна. Тэгвэл бол ингээд маснасаа болоод усны даралтаас болоод ус амар тавстай юм ёо. Тэ юу нээр гоё хэлэх хөхөр ингээд би амар айсан гэдэг амар би бүр яг ингэ живчихсэн зэрэг бүр ингэ живх гэдэг ингэж л хүмүүс бодогдсон юм байна гэж надад бодсон. Энэ чинь нэг тийм ёстой үнээр жоок биш юм байна маа. Тоглоом биш юм байна. Маш болгоомжтой тэр safety instruction гэдэг маш сайн сонсож байгаа юм. Би яагаад Titanic-ийн хүмүүсийг бүснийг хөтөө ойлгож. Бүсний өнгөн ocean өнгө бүр амар гоё юм аа. Надаас бүр 0 таа. Одоо толгой гайгүй болж ш тэгээ. Гоё яриад чи. Энэ ямар өнийх нь байшаа юм бол гэхгүй. Йоо. Яа, бүр юу болчих вэ? Яа, би бүр ингэ амар давстай. Tomorrow for sure. Ямар амар гоё том мод вэ? Пүү, миний амьдралтаа харж байсан мөр хамгийн том мод энэ тхүү. Йоо. За, одоо бүгдээ
Юусе өглөө бас ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр 5 дахь өдөр байхгүй. Тэгээд өнөөдөр энэ жоохон стресстэй ажилласан. Тэ яах вэ? Тэгээ ваа. Одоо нөө Манава Falls гэдэг ийм гоё юм усан хүрхрээтэй хайк хийх чинь бас ганцаараа. Өв энэ үе хавайд өвөр айгуу давгүй үнтэй гэмээр манайх хартаа. Ерөөсөө нэг газараас нөгөө газар руу өвсөж дандаа хараа идэхэд болдог. Бараг би машин түрээсэлж гэсэн чинь нэг өдрийн машин $140-50 яахгүй нэг өдөр нь. Тэгэхээр би ёо ямар үнэтэйг өвөр харахаар амар хэвдэг. 15 хамгийн нээлттэй минийх $19 гарсан. Тэгээд бусад дандаа ингээд лаашаа цаашаа 20-30 минутын газар 10 15 10. Тэг өчигдөр тэр нөгөө нэг Honolulu-гийн даунтаунаас аюу авсан штэ нөгөө нэг helicopter ride авсан штэ. Тэгэхэд л юу байсан бэ? $11 төлсөн үү? Тэгээ бараг би бүр гахаа энэ ямар гоё хямдхан өвөртэй газар вэ гэдэг. За өнөөдөр бүгдээ гоё цаг агаар сэлхэнд гарнаа. Is it this way or that way? Энэ юм шиг шүү дээ. Яа, ಇದು байгаль сүлдтэй байна. Яа гоё юм бэ? За нэг гим нь юу вэ? Гутал угаасаа ганцхан цагаан пүцтэй ирсэн. Тэгээ энэ түрүүн өмнө ирсэн чи амар юм мари шавтайс ахгүй. Тэгээ энэ Manava Falls гэдэг. Азар өнөөдөр харин бороо ороогүй. Өнөөдөр бүгдээрийнх нь азтай өдөр юм шиг байна. Тэгээ би нөө Diamond Head гэдэг бүрийн даунтауныхын дэшигээ гарах гэжсэн чинь тэр нь хаацсан байна гэд. Тэгээ шууд за өвөртөг ярьжсэн Manava Falls руу явъя гэд. Тэгээ явж байгаа байхгүй юу? Өнөөдөр ер нь жоохон газар нь хойр байгаа болохоор гутлайл бол бүгдээрээ хамгаалаад байна. Юу яа гоё юм бэ? Ваа. Юу юм ч вэ? Энэ газар ингэж. Йоо. Тэр дэшиг уулмал харж жоохон бороо орчих гол шүү. Манайхан айж шүү. Энэ ингээ байж байгаа л бороо орчтой юм. Йоо, яаж ингэж явуулаад байгаа юм. Оо, ямар гоё юм бэ? Бороо тусалчлаа. Яна. Үгүй яг энэ аймагт нороод ирсэн юм. Йоо, nice. Трейлер алхасаар л. Энд хөрхөн. Хүрхрээ. Жижиг юу шүү дээ. Харин тайдаг. Чи миний. Үгүй. Муугаа мэдгүй өнөөдөр бүр шорт өмссөн юм яа. Үнэхээр өмсөхийг хүссэн учраас ч гэж. Ер нь жоохон доогуур ингэж нэг шоколадтай бараг юу юм шиг хараад ирсэн. Энэ читээс хөөхөн мари биш үү? Манайхаа шаварлаг биш үү? Үгүй тэгээ сонтой өө. Нөгөө нэг нэстэг тэрээр явсан чинь ёо би гэж бас амар балаа. Сахилахгүй ч юм шиг. Өөрийгөө гимтээгээд ёо гаргүй болчихсон галц бүр амар. Яасан гэсэн чинь нөгөө юм хаалган онгорхоо нэстэг тэрээс шүү дээ. Би өөрөөсөө хөлөөч битээ гараач битээ гараа гэхгүй юу? Би юугаа мэдхэвдэж авс зүгээр л дээшгээ гараад сүртэй ингээл амар сүртэй юм бодохгүй бах гэсэн чинь ямар азар би бүтэн гараа гаргачаагүй зөө юу. Жохон яг энэ тохоо хүртлээ одоо энэ таад сөрөнд харж байна гэж энэ ингээд улаагаад хөвгөрсөн байгаа байхгүй юу. Одоо энэ 2-3 хонцон болохоор гайг байгаа даа. Ингээ гарч аашаа ингээ явчихдээ ёо хараас гулангаалцаж бүр нэ бурхан ингээл такси шиг хийж гараагүй. Тэгээ бүр юм хөлмөл гаргахаас хөлөө татчих сууж байгаа юм чинь. Тэгээ гараа арайч үгснэг юм авч байгаа юм чинь. Азар арчийнхан нөгөө нэг миний ингээ суудсан байсан юм гарын дээр ингэж тулаад тэгээд ингэж тулаад тэгээ гар бүр ингээ ясаар амар өвдөө наачтыг. Тэгээ ингээд дараа нь ингээ харсан чинь энэ дээрээ бүр ингээ амар том юу болцсон заяа. Одоо энтэй ингээд энэ нилээ хөрцөн байж одоо гайг болж байгаа байхгүй юу? Тэгэхээр манайхаа ер нь энэ нэстэг дээрийн салхималтай дээр мэр чинь салхимал юм амар идэв тий. Тэгээ харин хаавч нөгөө аим хүйтэн мүтэн байна гэсэн чи байгаагүй. Гэтэ яг салхитээс учраас хүйтэн байсан баг та. За. Ямар ч гоё юм нэртэй. Тансан үнэртэй юм аа. Гэтэ энэ газрын нарда манайхаа. Явчлаа да. Хэд хоног унтаад яг гайг болсон. Гэтэ стил үн хөхн байж ч гэдэг нүттэй. За май цагаан гуталцтай доод нь байхгүй шаа яана. Мананэ. Гоё юм аа. Хахаар. Тэрс агаар өнөрлж байгаа гэж штэ. За. Амар шүү дээ манайхаа.
Йоо дээш юм шүү. Уул бүр сүрлэг сүртэй харагдаж байна. Юу ийшээгээ өөр юм бах та. Энэ манай фасны ямартай ч энд л руугах юм. Хөөхөн хараа. Хөс гарч ийн. Жохон амьсгаад чинь. Нэлийн их ингэж дээшээгээ яаж явт юм. Миний цаан готл жохон альтарч байна. I have to be really careful. Ямар азар нөгөө өмнө нь бороо маргатай устаа гарч явах нь явчих. Гэтэ устаа биш байлаа гэхэд бас айгүй юутай байна. Газар нь чихтэй юу шавартай. Шүттэй амар ийгүү харагч чинь тхүү. Яра. Азар тэтэ хавсан нэг бишнээ ганцаар явж байгаа ч гэсэн. Урдаас хүмүүс хурж ирэх юм, ардаас хүмүүс ирж байгаа гэдэг мэдж байгаа болохоор арай гайг байна. Тэрнээс ийм орой баг 2-3 PM гэсэн. Тэгээ өдөр болсон үед ингэж ганцаараа модсотор явах ч сайшаа тий. Сэтэтэй байгаа шүү ёо. Гэтэ ямар нэг юм хийх бол ерөөсөө бүр нэг юм сонь санагдаад юм аа. Тэгэл гарсан. Ийшээ бодос яадаг trail юм болоо. Trail юм болоо. За барыг тийм. За ирсэн манайхаа. Юу их. Явж нэг юм. Хөрхөө. Бүрхэн цай явчихсан. Оох, ямар гоё юм бэ? Янз юм. Уг нь тэнтэн ороо сэлж мэдүүд бүр амар ашигтай тий. Cool, very cool. Тэр саяны тэр дээшгээ дахиад нэг өөр юу гэдэг юм бэ? Дээшгээ явдаг юм байдаг. Тэр нь болохоор илүү ийм амар хүс гарцсан гэж дуусчихсан. Тэр нь болохоор бүр ийм нарийнхан тэгээ бүр нэгэн ийм experience туршлагатай болсон дээшээ одоо хайкерсуудад зориулсан байдаг гинэ. Тэгээ би болохоор манайхаа яг уу нөгөө нэг цагаан шүүс чинь байхгүй одоо өнгөрсөн одоо бадарсан. Янараа баба амар л зоос. Тэгээ ер нь иймэрхүү фол байт юм. Тэгээ хүс бүр хөөхөн гарч ин айгүй хөөхөн гард юм. Тэгээд нэг тийм treadmill дээр нэг 20 минутын кардио хийцэнтэй баг ялгаагүй байдаг. Окей. За энийг бүгдээрээ үзэх гэж үзлээ. Одоо нэг хитэн зураг авах гэдэг юм. Йоо, сая ингээд би зураг авахсан чи энүүгээр бүр ийм амар олон хүмүүс болчихтой. Наана энэ жоох хөвчээс өөр юм бэ. Одоо шумуулан бидэв. Оо, ямар амар олон хүмүүс. Бараг энэ мэндээс ингээ авсан хамаагүй гоё юм шүү те. Ямар олон хүмүүс.